Сайн байцгаана уу сонсогчдоо. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс бэлтгэн хүргэдэг Про подкастын 77 дахь дугаар эхэлж байна. Хүүхдийн эрх нэгдсэн аяны хүрээнд подкастаараа хүүхдийн эрхийн асуудлуудын талаар мэдээлэл хүргэхийг зорьж байгаа. Энэ удаагийн дугаараар гэмт хэрэгт хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцахаар Дархан уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Мэдэг Бодомтой холбогдоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй холбогдсонд баярлалаа. За баярлалаа. Про подкастыг сонсч буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бидний өнөөдөр ярилцах сэдэв бол гэмт хэрэгт хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх арга замын талаар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сэдвийн талаар ярьж эхлэхээс өмнө сонсогчдоо хүүхэд ер нь ямар эрх хэдэлдэг юм бэ? Хүүхдийн эрх гэж юу вэ гэдэг талаар та мэдээлэл өгвөл. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц зааснаар 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэж тодорхойлсон. За Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий төрийн байгууллага иргэн хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх хэрэгчлөөг хэрэгжүүлэхтэй холбоотой хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж хүчин төвлөрөд мөрдөгдөж байна. За хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэдэг хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжид хүүхдийн эсэн мэнд амьдрах, за хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь тус хуульчилж өгсөн байдаг. За хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх гэж юу вэ? Үүнд ямар их хамаардаг вэ? Гэхдээ хүүхэд төрмөгцөөр нэр авах, Монгол улсын харьяат байх хэрэгтэй. Мөн хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн харьяалгүй хүний хүүхэд Монгол улсын харьяат болох, хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс тустай амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрэлтэй цуцлуулсан тохиолдолд тэдний хинтэн амьдрах тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг бол авах хэрэгтэй. За мөн Монгол улсын иргэн, мөн Монгол улсад байнга болон төр орсон суугаа гадаадын иргэн харьяалгүй хүний хүүхэд нь эцэгийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дөрвөх, байнга болон төр орсон суух, эх орондоо амьдрах эрхийг тус ойлгох нэ. Гэтэл хүүхдийн наацхийн эрх болох эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх нь өдөр тутам өөрчлөгдөж, зөрчигдөж байна. Хүмүүсийн дунд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүргийг зөвхөн эцэг эхчүүд хүлээнэ гэсэн ойлголт нэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдээс гадна хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг хамгаалах үүргийг ямар хүмүүс хүлээдэг юм болоо? Эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч мөн төрийн болон хуулийн этгээд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүргийг бол хүлээдэг. За энэ үүргийг нь хаана яаж хуульчилж өгсөн бэ гэхлээр хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт тусгайлан бол зааж өгсөн байгаа. За жишээ нь улсын их хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, засгийн газар, гэр бүл хүүхд хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл бүх шатны засаг дарга нар нь хүүхдийн эрхийг хангах талаар төрийн болон орон нутгийн бодлогыг тодорхойлох, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөр үйл ажиллагааг нь санхүүжүүлэх, төсөв батлах. За хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжид хяналт тавих, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах, орон нутгийн салбар нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, бусад байгууллагын уялдаа холбоог зохицуулах, за хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг бол хүлээдэг. За харин эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төрийн болон хуулийн этгээдүүд нь хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, сурч боловсрох, хамгаалуулах, бусдын адил нийгмийн амьдралд оролцох гэх мэт эрх эхнээсээ зөрчигдөж эхэлдэг. Энэ гэмт хэргийн хохирогч бол бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг бол амсдаг. Эцэг их асран хамгаалагч нар хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэх өгөөс болоод хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна гэд та ярьж шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн хүүхдүүд ямар гэмт хэргийн улмаас хохироод ямар эрхийн зөрчигдөж байна вэ? За хүний эрүүл мэндэд хохирол
учруулах, бага насны хүүхдийг хүчирхийлэх, за хүүхдтэй хэрцгий харьцах, хулгайлах зэрэг гэмт хэргийн хоригч болох тохиолдол их байна. Дархан Уул аймгийн хувьд 2022 он гарснаас хойш хүүхэд хохирсон эрүүгийн гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт ямар байгаа вэ? Хүүхдийн эрх зөрчигдсөн хохирсон гэх 21 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байгаа. За мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 8 хэрэгт 8 хүүхэдтэй хохирсон үүнийг гэмт хэргийн төрлөөр нь ангилах юм бол хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2 хүүхэд, хүний бэлгийн эрхчлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 хүүхэд, өмчлөг хэргийн эсрэг гэмт хэрэгт 4 хүүхэд, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт 1 хүүхэд хохирогчоор тогтоогдсон. За дээрх гэмт хэрэгт өртөгдсөн хүүхдийн насны байдлыг нь авч үзэх юм бол 11-ээс 13 насны 3 хүүхэд, 14-өөс 17 насны 5 хүүхэд байгаагаас 6 нь бол эмэгтэй, 2 нь эрэгтэй хүүхэд байна. Хүүхэд хохирсон эдгээр дээрх хэрэгүүдээс 3 хэрэгт нь хүүхдийн хууль ёсны эрх ашиг буюу хэрэгт холбогдогч нь гэр бүлийн гишүүн байсан эцэг эх нь хүүхдийн асран хамгаалах чадваргүй, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй. Эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон учраас гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилон оролцуулсан байна. Ер нь эдгээр гэмт хэрэгүүд үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, эдгээр гэмт хэрэгт хүүхэд хохироод байгаа шалтгааныг ер нь юу гэж тодорхойлж байна вэ? Гэмт хэргийн улмаас хүүхэд тохирч байгаа хэд хэдэн шалтгаан тогтоогдож байгаа. За энэ юу вэ гэхээр нэн төрөнд ахын хүрээний архиталт мөн гол нөхцөл болоод байна. Эцэг эхийн хүүхдэд тавих анхаарал, халамж, хяналт сул байгаагаас хойд эцэг, төрсөн ах, эцэг эхийн найз гэх мэт хүмүүс хүүхдийг хүчиндэх, жирэмсэн болгох тохиолдлууд гарч байна. За мөн хохирогч хүүхэд хэргийн талаар бусдад хэлхээсээ айж ичдэг. За мөн болсон явдлын талаар бусдад хэлбэл аална, зодно гэж дарамталдаг, сүрдүүлдэг, эмзэг байдлыг нь дайлимдуулан мөнгө өгч хуурдаг. Хүүхэд бусдад хэрхийлсэн талаараа хаана хэн хандхаа мэддгүй зэрэг ийм шалтгаан нөхцөл бол тогтоогдсон байгаа. За жишээ нь 2022 оны 2 сарын 2-ны өдөр манай хажууд талын айлд 10 настай хүүхэд байдаг. Энэ хүүхэд хүнд зодуулж байгаа юм шиг чанга орилоод байна гэсэн юм дуудлага цагдаагийн байгууллагт ирсэн. За ингээд энэ гомдол мэдээллийг хүлээж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2022 оны 2 сарын 2-ны өдөр оройн 20 цагийн орчим им гэгч нь 10 настай өөрийн төрсөн охин оог согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр бие махбодын хүчирхийлэл үйлжиж толгойн тус газар нь гэмтэл учруулсан хэрэг гарсан байгаа. За ингээд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг судлаад үзсэн. Тухайн хэрэг үйлдэгч архины хамааралтай за өөрийн гэртээ байн хүн цуглуулж арх согтуурлах ундааны зүйл хэрэгэлдэг. За согтуурсан үедээ бол хүүхдээ байнга зоддог, доромжилдог, гэрээсээ хөөдөг ийм нөхцөл байдал бол тогтоогдсон байгаа. За ингээд энэ хэрэгт эрүүг хэрэг үүсч ялагдагчаар татаад үүнд ялгат үнэлт үлдэж хэрэгээ шүүгд шилжүүлсэн. Ингээд эмийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу бага насны 10 настай хүүхдэд хүчирхийлэл үйлдэлсэн гин буруутаад тооцож 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялтаа оногдуулсан ийм жишээ бол гарсан байгаа. Гэмт хэрэг үйлдэгдээд байгаа шалтгаан нөхцөл мөн гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан Уул аймгийн прокурорын газраас бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ямар ажлуудыг хийж байна вэ? За Дархан Уул аймаг 2022 оны хүүхэд хамгааллын жил болгосонтой холбогдуулан мөн хүүхдийн эрхийн нэгдсэн аяны хүрээнд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийгмийн халамж үйлчилгээний газартай хамтран гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт болон бусад нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчид тэдний эцэг их асран
хамгаалагчид гэмт хэрэг зөрчлөөс одоо хэрхэн урьдчилан сэргийлэх, тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчлэгэнд хэрхэн хамрагдах, одоо ямар халамж үйлчлэгээд хамрагдаж байгаа эсэх талаар одоо уулзалт зөвлөгөөнийг одоо зохион байгуулж ажилласан байгаа. За мөн одоо аймгийн прокурорын газраас 2021-2022 оны 1-р удирлын байдлаар гэмт хэргийн улмаас насан туршаагүй хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж хохирогчоор тогтоогдсон байдал. Тэдэнд хууль ёсны төлөөлөгчийг томилох, оролцуулж буй эсэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилон оролцуулж байгаа байдлыг одоо судалсан байгаа. За аймаг орон нутгийн хэмжээнд хүүхд хамгааллын чиглэлээр төрийн үйлчлэгээ үзүүлж буй мэргэжлийн байгууллага эрх бүхий албан тушаалтнуудын дунд сургалт хилцүүлэг зөвлөгөөн зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмдэх тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг сургуулийн орчинд танин мэдүүлэх, сургалт орох, мөн гарын авлах, тараах, мэдээллийн хайрцаг явуулж санал хүсэлтийг нь авах гэх мэт ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Цаашид аймаг орон нутгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмдэх тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомж хэрэгжилтийг нийгмээр хангуулах мөн хүүхд хамгааллын чиглэлээр төрийн үйлчлэгээ үзүүлж буй мэргэжлийн байгууллага эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс хүүхд хамгааллын үйлчлэгээг олон нийтэд хүртээмжтэй болгох. За ингээд мөн насанд хүрээгүй этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож буй албан тушаалтны хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх. За сум багийн хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах мөн төрийн болон төрийн бас байгууллагуудаа хамтарч хүүхд хамгааллын тогтолцоог дэмжих, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлж байна. Эдгээр хийж хэрэгжүүлж байгаа цогц ажлуудаас гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ тэдгээрийн хүрч байгаа үр дүнгийн талаар дурдвал. За тус прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Тухайлбал хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон, өсвөр насны яллагдагч холбогдох эрүүгийн хэргийг шуурхаа шийдвэрлэх, бага насны болон өсвөр насны хохирогч нараас мэдүүлэг авах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор тус аймаг дахь гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран насан туршаагүй хохирогч гэрч нараас мэдүүлэг авах өрөөг тогтжуулан ашиглалтанд оруулсан байгаа. За бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажилласнаар бага насны хүүхдийн сэтгэл зүйтэй мэрэгсэн сэтгэл зүйчийг ажилуулах, сэтгэл зүйн оншигт тогтоох, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирогчид сэтгэл заслын эмчилгээг цаг алдалгүй хийх, тэдгээрийн хамгаалах ажиллагааг түргэн шуурхаар хийж гүйцэтгэж байгаа мөн том дэвшил гарсан. За мөн харьяа сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган танилцаж үүрэг чиглэл өгч мэдээлэл хүргүүлэх зэрэг тодорхой төрлийн ажлуудыг хийж ажиллаж байна. Өнөөдрийн подкастт Дархан уул аймгаас холбогдож хүүхэд гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлэх талаар бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. За подкастын өнөөдрийн дугаарт оролцож хүүхдийн эрх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар товч ойлголт иргэдэд өгөх боломж олгосон та бүхэнд баярлалаа. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн хүргэдэг Про подкастын 77 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.